За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэнд хүргье. За өнөөдөр юуны тухай ямар яг улааг орох вэ гэхээр одоо ингээд тэмцээнд бэлдэж байгаа хүмүүс тамирчид болон Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний тухай улааг болно. Одоо ингээд энэ талаар ингээд хүмүүс тамирчид айгүйх асуусан. Тийм болохоор би ингээд энэ улаагийг хийж байгаа шүү. Тэгээд дээрэс нь тайзны хойно болон тэмцээнд бэлдэх үйл явц, поз бэлдэх, хоол ундны одоо нүүрс ус тавилт, нүүрс ус хасалт, хоол ямар учиртай вэ гэдэг талаар одоо ингээд нийт мэдээлэл ингээд та бүхэнд ингээд дэлгэрэнгүй ингээд тайлбарлаж өгөөд ярилцъя. Одоо ингээд манай хэд ингээд позо бэлтэж байна. Энд чинь ингээд пуш жимээс оролцох тамирчид байгаа. Тэгээд дээрэс нь манай шавнар болон соёмбогийн шавнар байгаа. Тэгээд соёмбоо маань болохоор сая Таиланд явж байгаад шумууланд хазуулаад хордлогонд ороод эмнэлэг твцсэн байгаа. Тэгээд би одоо ингээд соёмбогийнхоо шавнарыг болон өөрийнхөө шавнарыг ингээд хариуцаж аваад одоо поз бариулах гэдэг ингээд байж байгаа шүү. За тэгэхээр одоо эхлээд одоо ингээд позныхоо ингээд харгалчих. За манайд үндсэн боз урдаас авдаа. Гизээ дараш. За хэдүүлээ ер нь юу ахаар байна. Өндөр намаараа хуваагдаад поз барьчмаар юм байна. Өндөр намаараа хуваагдаад. Тэгэхгүй бол олоолаа болохоор жоохон чихэлдээд байна. 175-аас доош бүгд. За үндсэн боз урдаас. Гизээ санаарш. Хөлөө нийлвэл болж ш. Манай хэд ингээд яг хоёр булан зогсож байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тайсны хоёр буланд шүүгчнэр голд байдаг болохоор шүүгчнэрийнхээ нөгөө голлоод ингээд бие эргүүлээ зогсон шүү заа. Нааша шүүгчнэр рүү хандна гэсэн үг. Яг зөв. За болж. За баруун чирэг. Барьж байгаарай. За поз барилт яагаад энэ чухал вэ гэхээр одоо тайзан дээр хичнээн гой биетэй болоод амар гой ингээд биеийг харцаагаад ингээд биеийн бэлэн болцсон байдаг. Хүн өөрөө ингээд позо бэлдэж чадахгүй, позо барихгүй ингээд тайзан дээр ингээд муу тохиолдолд ингээд байр ухрах магадaltaй байдаг учраас поз бэлдэлт бол хамгийн чухал байдаг шүү манайхаа. Тэгэхээр поз бэлтэлтэн дээр маш сайн анхаарах хэрэгтэй байдаг шүү. Ялангуяа тэмцээнд бэлдэж байгаа тамирчид. Поз хамгийн чухал байдаг шүү. Болж ш. Гараж авах урагшаа. Шүтлэг. Сте янз юм шүү. Болж ш. За баруун чирэг. За энэ поз болохоор ингээд хотын аварга шалгаруулалт тэмцээний манай үндсэн поз байгаа. Манай холбооны WBBF гэдэг манай Монголын холбоо байгаа шүү дээ. Тэрний яг үндсэн дүүрэн поз гэж явж байгаа. Яг. Сте янз юм шүү. За барьж байгаарай. Ер нь бол позыг 5-аас 10 секунд дор хойж барих хэрэгтэй байдаг шүү. 5-аас 10 секунд. Тайзан дээр ер нь бол дор хойж 10 секунд бол барилдаа шүү шүүгчнэр. За баруун чирлээ. Барьлаа. Наачтай болж байна. Барьж байгаарай. Бэк болж шүү. Ташка гоё шүү. Сайн байна. За баруун чирэг. За үндсэн боз урдаас. Хоп. Барьж байгаарай. Болж шүү. Өстой гоё. За бос. За дараагийнх нь орж. За яг одоогийн байдлаар бол бид нар ингээд позны бэлтгэл хийж байгаа. Тэгээ позны бэлтгэл хийгээд тайзан дээр одоо 7 хоногийн дараа тайзнаа гарах учраас ер нь бол 7-оос 14 хоногийн өмнөөс позны бэлтгэлтэй ордог байгаа. Яагаад гэвэл өөхний өв багасаад би ингээд тайзнаа гарахад бэлэн болоод ирэхээр яг нэг булчингийн ширхэг болон булчингийн хэлбэр амар сайн харагддаг учраас позны бэлтгэлийг 7-оос 14 хоногийн өмнө барьчвал их зүгээр байдаг. Тэрнээс өмнө ингээд баримаар их юм бол хувьдаа өөрөө ингээд бас биедээ суулгаад давтаж болдог байгаа шүү. Одоо болох ч байгаа Монголын бодибилдинг бизнесийн холбооны хотын аварга шалгаруулах тэмцээн байгаа. Энэ нь болохоор ирээдүйн мистер гэдэг тэмцээн. Энд болохоор улсаас болон олон улсаас медальтай тийм тамирчид орж болдгоо. Яагаад гэвэл яг анхан шатны болон өмнө тэмцээнд орж исэн ч гэсэн медаль авж байгаагүй, улсаас медаль авж байгаагүй тийм хүмүүс оролцдог тэмцээн байгаа шүү. 3 сарын 29-нд хотын аварга болоод 5 сарын 17-нд улсын аварга болох юм. Улсын аваргаар болохоор яг медальтай том тамирчид ингээд ордог байгаа. Тэгэхээр ирээдүйн мистерт яг ингээд анхан шатны хүмүүс бол ордог байгаа шүү. За энд байгаа хүмүүс бол ер нь бол зарим нь нүүрс устаа, зарим нь нүүрс усгүй явж байгаа. Хоолтой хоолгүй гэсэн үг. Яагаад хоолтой хоолгүй явж байгаа вэ гэхээр биений онцлогоос хамаарат, тэмцээнд хэр удаан бэлдснээс хамаарат хоолтой хоолгүй явж байгаа. Тэгэхээр биений онцлог нь зарим нь ингээд амар хурдан бодис солилцоотой, зарим нь жоох удаан бодис солилцоотой. Тэгэхээр нүүрс уснаас хамааралтай бие хамааралгүй бие гэж бас байдаг болохоор хоолтой хоолгүй явж байгаа. Тэгэхээр одоо өөрсдөөс нуудахгүй хэдүүлээ бас өөрсдийнх нь одоо нэг
Яг ямар мэдрэмж авч байгаа, яг ямар байдалтай байгааг нь бас асууцгаая. За хоёул тэмцээн тэр удаан бэлтэж байгаа лээ. Энэ манай Соёнбогийн шоп байгаа. Тийш өөр байлч. За багштай минь тэргээр бас. Сайн байна багш. Тэгсэн байгаа шүү. Эндиг тэгсэн байгаа шүү. Хурдан итгэрээ. За тэмцээн бэлтэж тэр удаж байгаа лээ. Тийм тэмцээнд 11 сараас хойш гэр чинь 4-5 сар. Өстө удаан бэлтэж шүү те. Ер нь бол тэмцээнд бэлтгэхэд ер нь 2-3 сар бол ер нь бол бэлтгэд баг байдаг болцсон одоо үед. А дээр үед бол 1-2 сар бэлтгэд ордог байсан бол одоо энэ цаг үе өөрчлөгдөөд тэг ингээд бас хөгжөөд ингээд урт удаан бэлтгэх юм бол илүү ингээд булчин чанартай, илүү гой нэмгэрэлтэй, илүү ядрахгүйгээр гой ордог болцсон байгаа. За би одоо хойлоо 11 сараас хойш хэрч одоо масны бэлтгэл хийгээд тэгээ хасалтын бэлтгэл хийсэн гэсэн үг тий. Баскет яваад кадлаж. Оо за. Мас ирүүд явсан. 2 сар. 2 сар яваад тэлийн хасалтаа Хасалтаа нэг 57 хоног. 57 хоногоо. Тий. Зөв бараг л нэг 70 хоног хэсэж байгаа юм шүү дээ. Тийм. Ер нь бол формтой би энэ дээр 70-аас 80 хоног бол бас байж болно. Гэтэ яг мэдээж өмнө тэмцээнд орж исэн сүртэй хүмүүс илүү сайн хасагддаг. За амжилт. Багштай минь тэргээрээ. За. За энд нэг манай нэг сахилгагүй шат байна. Сахилгагүй шат. Хариуцлагагүй сахилгагүй шат байна. Гэтэ яг одоо айгуу сайн хичээж байгаа. За хоёул тэмцээн тэр удаа бэлдэж байгаа лээ. Аль энэ дөө. Тий, хотой яваад. Энэ хөтэй очтой 15 хоног. Ер нь бол хамгийн богино хугацаанд бэлдэж байгаа манай шат байгаа 14 хоног. Ер нь бол яг ингээд цэвэр дайт бариад яг тэмцээнд бэлдэж эхэлж байгаа. Одоо дэглэн бариад 7 хоног дээ. 9 хоног. Тэгэхээр нийт нэг 16 хоног хойлоо дайт барьж байгаа шүү дээ. Ер нь бол тий. Ажлын онцлогоос болоод дэглэн барьж чадахгүй бэлтгэл алдаад ингээд нааш чаас урагшаа яваад тийм жоохон ийм байдалтай тэмцээнд бэлтгэсэн байгаа. Тэрнээс гадна өөрөөх нь биений онцлог жоохон ийм нэмхэн төрлийн бодис солилцоо сайтай хурдан нэмгэрдэг болохоор бас иймэрхүү богино хугацаанд бас зохицуулаад бэлдэж бас ер нь бол болохгүй л дээ. Гэхдээ яг хөө ингээд багш нь ингээд зохицуулаад бэлдчихэж байгаа шүү заяа. Гэхдээ ер нь цаашдаа анхаарах хэрэгтэй. Ингэж богино хугацаанд бэлдэж болохгүй шүү. Харин тийм ээ. Тэгээ хоёул энэ удаад яг хөө ингэж ороод дараагийн тэмцээнд илүү урт удаан цахилгаан утаа сайн бэлдээ. Хичээнэ. За окей сайн байна. За одоо сэтгэл ямар байна? Одоо тэмцээнд бэлдэж байгаа процесс нь ямар байна? Тэ хоёул одоо өөрийн одоо нэг дотоод нэг мэдрэмж байгаа шүү дээ. Тэмцээнд бэлтгэхэд ямар мэдрэмж авдаг вэ? Хоолтой байхад ямар ах вэ? Нүүрс усгүй байхад ямар ах вэ? Тэ энэ талаараа нэг жоохон яриад өгөөч. Одоо нэг одоо манай улааг үзэж байгаа хүмүүс шүү дээ. Бидний одоо нэг бас мэдмээр байгаа сонирхол татж байгаа хүмүүс бас байгаа. Ингээд эхний удаад бол тэмцээнд бол арай нэг сул маягийн бэлдсэн. Тэгсэн. Тэгээд одоо бол илүү чанартай 11 сараас хойш яг дэглэмтэй явж байна одоо хүртэл. Тэгээд ерөнхийдөө яг энэ ер нь төвчээрийн тал дээр ер нь их төвчээр шаарддаг юм байна. Тий, ер нь бол сэтгэл зүйн хатаа Америктэй. Ингээд бас их сэтгэл зүйн хувьд ер нь их хүчтэй байх бол. Тэр тал дээр ер нь айгүй тийм шандас шаардсан. Тий, ер нь бол энэ спорт өөрөө ингээд маш их сэтгэл зүйн спорт. Хүний сэтгэл зүйн ингээд нэг өдөр ингээд амар хай хэмжээнд байна, нэг өдөр лоу хэмжээнд байна. Тэр үедээ л одоо лоу хэмжээнд унсан үедээ л өөрийгөө ингээд сайн дайчлаад тэр өдрийнхөө бэлтгэлийг алдахгүй, хоолыг алдахгүй ингээд хичээгээд өөрийгөө ингээд даван туулаад явах юм бол илүү ингээд амжилт гаргах магадлал маш өндөр байдаг. Ер нь бол энэ спорт ч өөрөө ягаад бүх хүн энэ спортоор хичээлээд бүх хүн ингээд тэмцээнд орж чадахгүй одоо ингээд тэмцээнд орж байгаа шантраад байгаа гэхээр зарим хүмүүс сэтгэл зүйн байдлаа дийлэхгүй тий ингээд амар хэцүү байдлаа дийлдэг болохоор тийм байгаа. Тэгэхээр сэтгэл зүйн ингээд хүч чадал амар хэрэгтэй байдаг. За одоо хоёул ч одоо нүүрс усны байдал хоол унд ямар байгаа вэ одоо? Ерөнхийдөө сүүлийн 3 өдөр бол нүүрс устай байгаа. Тэгээд ерөнхийдөө сэтгэл зүй айгүй сайхан өрнө. За ер нь бол одоо энд нүүрс усаа хассан хүмүүс байгаа, бас нүүрс устай хүмүүс байгаа би түрүү хэлсэн те. Тэгэхээр яагаад тийм байгаа вэ? Би нөгөө кондишн болон форм хэр удаан бэлдсэн, өөрийнхөө бодис солилцоо хэр байна, хоол ундаа хэр барьсан, өдрийнхөө одоо картоны норм, бэлтгэлийн нормоо хэр хангасан тэрнээс хамаарат нүүрс устай усгүй гэж бас хуваагдж байгаа. Тэгэхээр манайхаа эрт бэлдэх тусмаа илүү ядрахгүйгээр илүү гоё ингээд чанартай орно гэсэн үг шүү. Тэгэхээр ер нь цаашдаа энийг бол ер нь анхаарч бас зүгээр байх гэж бодож ирээдүйд ингээд тэмцээнд оролцох хүмүүс те одоо ингээд улсын аваад бэлдэж байгаа хүмүүс яг одооноос дэглэмдээ ороод кардиогоо игээд бэлтгэлээ игээд мэдээж одоо ингээд багш гэдэг хүн чинь бас хамгийн чухал зөв багшаа сонгоод хичээлэх юм бол та нарын цаг хугацааг маш сайн хэмж өгдөө шүү. Тийм ээ. Тий. За. За хоёлоо одоо ямар хоол идэж байгаа вэ? Одоо юу гэж байгаа? 170 г дахин цээж бах. За. 70 г green bean гэж байгаа.
Одоо энд болохоор нүүрс усгүй явж байгаа. Нүүрс усгүй гэхээр одоо нэг биеийнх нь усыг гадагшлуулаад биеийнх нь одоо баг зэргийн тийм гөлөн гэж байгаа. Одоо тэрийг нь гадагшлуулах гад нүүрс ус нь хасцсан байгаа. За сэтгэл ямар байна? Юунаас банараас ирж багшигаа зорж бас ирж бэлтгэл хийж байгаадаас маш их баярлалаа. Бас энэ би хаг уулч сэтгэл зүрхээ зориулж бас Шамнараас гэдэгт бас багштаас маш их баярлж явдаг шүү. За баярлалаа. Тийм урагшаа. За баярлалаа. За хож юм шүтлэг. Жаа. Шүтлэг гоё. За болж ш. Стой. За болж барьж байгаа. Барьж байгаа. За эндээс чи. Very much. Шилжлээ. Болж. Садан. Аса, болж шээ. Болж. Садан. За. Up. It's a fish. Up. За. Болж. Батмас болж. За барам чирэг. Шүү самбаа. За сайн ингээд манай охтууд эмэгтэйчүүд ингээд позо барьлаа. Ер нь бол позо барихад үндсэн дөрвөн поз нь хамгийн чухал. Мэдээж шүүгчнэрийнхээ нүдэнд өртөхийн тулд чөлөөт позо бас амар сайн бэлдэх ёстой байдаг. Тэртэл дээр бас манайхаа одоо нэг 7 хоногийн хугацаа авсан чинь сайн бэлдэх хэрэгтэй шүү. За манай нэг мундаг шав байна. Одоо 2 дахь тэмцээнд орох гэж байна. Тэгээд эхнийх дээрээ хоёлоо маш сайн амжилттай оролцоод бас медаль авсан байгаа. Одоо дараагийн тэмцээнд орох гээд яг ингээд бэлдэх процесс нь ингээд явж байна. За одоогийн байдлаар хоёул хэд хоног бэлдсэн байгаа вэ? Нийт одоо өнөөдрийн байдлаар 70 хоног. Тийм яг 70 хоног дээр бэлдсэн байгаа. Гэхдээ бид хоёр яг 70 хоногийн өмнө бол яг тийм амар бэлтгэл хийгээд тийм офсисэн яваад тийм амар бэлтгэл хийгээг болохоор шууд ингээд бага биенээсээ булчингаас сэргээгээд хасах процесс үүссэн байгаа. За тэгээ хасах процессын хувьд яг ямар байна? Бэлтгэлт ямар байна? Нүүрс ус хоолунд ямар байна? Энийг нэг хальт хуваалцаач хальтаа. Ерөнхийдөө бол яг багшийн заавраар явж байгаа. Тэгээд ядралт бол баг гайгүй. Тэгээд хоолунд бол миний бодлоор бол амар гоё тохирол маш гоё бэлтгэл бол айгүй сайн явж байгаа. Гоё явж байгаа тий. Тэгээ ер нь бол амар гоё явж байгаа. Тэгээд дээрэс нь 70 хоног гэж юм бол ер нь бол айгүй тийм гоё хугацаа л да тэмцээнд бэлтгэхэд. Тэгэхээр 40 хоног бэлдсэн бол амар ядарна. 70 хоног бэлдсэн, 80 хоног бэлдсэн бол бас арай нэг өөр өчтэй хоолтой онцтой. Тэгээд нүүрс устай явахаар ядралт багтаа тэмцээнд ордог байгаа. За 7 хоногийн дараа тайсан дээр уулзъя. За баярлалаа. Баяртай. Амжилт. За манай соёмбо байхгүй байгаа. Тэгээд соёмбо маань түрүү хэлсэн тий бас эмнэлэг твцсэн. Тэгээд багштай мэд рүүгээрээ. За процесс нь ямар байна? Тэмцээнд бэлдэх процесс хэр удаан бэлдэж юм? Ер нь одоо 2 сар бэлдэж байгаа. За 60 хоног. 2 сар бэлдээд үлээ ядарч байна. Гэхдээ гайгүй бас нүүрсээ тавиад тий нүүрс сүнтрөө тавиад авид ажиг болчих тий. Хойлооч нь бас нилээн карт өгөөд нилээн бас хоол бариад нилээн бас Эсвэл жоохон амжилтын байдлаар 3 цаг болоод. Тий бас хитик карт ивэл ядардаг. Тэр манайхан картыгаа бас жоохон хаяа нэг танаад амралтын байдалтай нэг өдөр ч юм уу тий амраад явж явахгүй бодис солилцоо бас гацдаг байгаа шүү. Тэгэхээр ер нь бол кардио, хоол бэлтгэл бүх юмыг тохируулж ийж хүний бодис солилцоо илүү сайн явж илүү сайн нэмгэрэлт үүсдэг шүү. За тэмцээнд амжилт. Баярлалаа. За манай хамгийн бяцхан шав ирсэн байна. Бяцхан. Тэгээ хамгийн жижигхэн, хамгийн жижигхэн мөртлөө хамгийн бага настай байгаа. Тэгэхээр одоо тэмцээнд орох гээд ер нь бол бэлэн болсон байгаа. За тэмцээний бэлдэх процесс нь ямар байна? Хоёулаа хэр удаан хугацаанд бэлдэж байгаа вэ?
энэ удаад 2 сарын хугацаанд бэлдэж орж байгаа. Ерөнхийдөө гэхдээ ерөөсөө багшийнхаа үгнээс гарахгүй илүүдтэй бэлдэж байгааг болоход их ядрахгүй байгаа. Ааха. Тэгээд бас 2 сарын хугацаанд бэлдэж байгаад анх удаа тэмцээнд ороогүй байгаа. Бид хоёр өмнө 10 сард 2024-ний 10 сар чамп фитнес гэдэг тэмцээнд оролцсон. Тийм болохоор бас өмнө нэг удаа биеийнхэн суурь өөхийг хасаад суурь өөхийг хассан болохоор энэ удаагийн тэмцээнд арай нэг 2 сар 60 хоног 50-60 хоног бэлдсэн гэхэд өөхний хувь нь маш хурдан хугацаанд хасагддаг. Харин анх удаа орж байгаа хүмүүс бол суурь өөх ингээд хурцсан өөх байдаг болохоор айгүй удаан арилдаг. Тийм болохоор манайхан анх удаа тэмцээнд орох гэж байгаа бол маш урт хугацаанд ингээд зориулж бэлдвэл илүү үр дүнтэй байдаг шүү. За хоёлоо одоо чамп фитнесээр ямар амжилт гарлаа? Чемп капад ороод 4 төрөлд ороод 3 алтны мөнгө авсан. Бочмосон тий. Тэгэхээр одоо хоёлоо ирээдүйн мистер 2025 тэмцээнд Монголын бодлогын фитнесийн холбооны албан ёсны яг ирээдүйн мистер яг ингээд одоо анх удаа орох гэж байгаа шүү тий. Тэгээ энэ тэмцээнд хоёлоо маш амжилттай яг бодсноороо орохыг хичээ тий. Тэгээ мэдээж том тэмцээнд орж байгаа хүмүүс өөртөө бардаж болон өөртөө тийм амар ихтгэлтэй орох ер нь бол нэг тийм сайн байдгүй миний хувьд бол. Тэгэхээр ерөөсөө хамгийн гол нь бэлтгэлжид амар сайн байх хэрэгтэй, сэтгэл зүйн маш сайн байх хэрэгтэй, хоосны бэлтгэл маш сайн байх хэрэгтэй. Бүх юмаа хангасан тохиолдолд хүн авах ёстой юм авдаг байгаа. Тэгэхээр манайхан тэмцээнд орохдоо тийм янз янзын бодоод тий би заавал медаль авна, би заавал ийм юм авах ёстой, би ингэж байгаа болохоор ингэх ёстой гэсэн ийм бодлыг тэгэхгүйгээр зүгээр л өөрийнхөө хийх ёстой юмыг тултал нь хийгээд ороод хүн авах ёстой юм авдаг байгаа шүү. Тэгэхээр манайхан иймэрхүү сэтгэл зүй хэрвээ байх юм бол тэрийгээ жоо хойш нь тавиарай. Дараа нь ингээ мултарчих юм бол хэрвээ тийм сэтгэл зүйтэй ороод мултарчих юм бол сэтгэл зүйн дарамтанд ороод ингээд эм ороод амар хэцүү байдалд орчдөг байхгүй. Тэгэхээр иймэрхүү байдлаар төсөвлөөд бас их юм бодохгүйгээр өөрийнхөө бэлтгэлийг 100% хангаад оролцоорой. За шавьтай амжилт төсөй мундаг шүү. Хоёлоо болно. За тэгээд тэмцээнд бэлдэж байгаа хүмүүсийн хувьд бол сүүлийн 7 хоног бол хамгийн чухал байдаг. Энэ дээр нүүрс ус хасалт тий бас ус хасалт, усны цикл, биений онцлогоос хамаарат нүүрс устай усгүй гэж бас байгаа. Тэрийг би түрүүн ярьсан тий. Хамгийн гол нь нүүрс ус энэ дээр тоглолт маш сайн явагдах ёстой. Сүүлийн 7 хоног бол хамгийн чухал 7 хоног шүү. Энийг бол маш сайн анхаарах хэрэгтэй. Энэ 7 хоног тэр өөрийнхөө биеийг ойлгохгүй байх юм бол ядаж зөвлөгөө авдаг хүнээс ч юм уу эсвэл нэг тийм ярилцах хүнтэй бол бас зүгээр байдэн шүү. Тэгээд хамгийн гол нь 7 хоногийн дотор усаа цэглэлдэг. Усаа цэглэлтээр манас бид нар одоо их хэмжээний ус биеинд ачаал өгж жагаад усаа багасгахаар хүний бие өөрөө ингээд усаа гадагшлуулдаг болохоор усын цэглэлтдэг байгаа. Тэгэхээр энэ дээр бас манайхан бас тодорхой хэмжээний мэдлэг хэрэгтэй авах гэж бодож байна. Тэгэхээр усаа бас цэглэлтэж үзээрэй. Их хэмжээний ус ууж жагаад багасгах юм бол хүний бие автоматар нэг гаднаас их хэмжээний ус орж хүний бие хүний одоо бөөр шүү дээ. Автоматар өөрийнхөө усыг гадагшлуулад тэгээ өөрийнхөө биенийхээ усыг гаргадаг байгаа. Тэгэхээр манайхан бас энэ тал дээр бас мэдээд авчулаас алцахгүй баха. За нэг иймэрхүү байдалтай байна. Өнөөдөр ирчүүдийгээ поз орууллаа, охтуудыгаа бас поз орууллаа. Тэгээд ерөнхий ингээд бүгд өөр ингэсэн хоолтой, бүгд өөр ингэсэн биений онцлогтой учраас нүүрс ус болон хоолны систем янз янз байдаг болохоор ингээд яг нэг хүнийг нэг юм ингээд идүүлнэ гэсэн ойлголт байдгүй. Тэгэхээр ингээд манайхан бас одоо ингээд тэмцээнд бэлдэж байгаа хүмүүстэй ингээд мэдлэг олох журмаар би энийг хийж байгаа учраас одоо нэг хүнийг дөөрөөж тий одоо ингээд нэг хүн ингээд за 500 г будаатай явж гин би яагаад 500 г будаа идэхгүй байгаа гэх бодлогоогоор яг өөрийнхөө биений онцлогт тааруулаад өөрийнхөө зөв хоолыг зөв нүүрс усыг ингээд идэх үедээ идээд идэхгүй үедээ идэхгүй гэдгийг ойлгоорой. Тэгэхээр тийм болохоор манайхаа ингээд зөв ойлголтыг аваад яг өөрийгөө бас мэдрээд өөрийнхөө биений онцлогийг мэдрээд хоолтон дээр маш сайн анхаарад хоосон дээр сайн анхаарад явах хэрэгтэй шүү. Та бүхэндээ бас тодорхой хэмжээнд жижигхэн ч гэсэн мэдлэг олгосон байх гэж бодож байна. Өөр хэрэгтэй мэдлэг мэдээлэл асуумаар байвал комент хэсэгт бичээд өгөөрэй. Тэгээд лайк and subscribe. Баярлалаа.